За сайн байцгаана уу бүгд өнөөдөр мэндийг хүргэе. За Roller Coaster Season 4 маань эхэллээ. За ингээд Season 4 маань болохоор Time Travel гэсэн нэртэйгээр явагдаж байна. За нийт 60 хоног үргэлжлэх season маань одоо 57 өдөр буюу 21 цагийн үлдсэн байна гэсэн. За энэ дээр Season 4 маань эхлээд энэ дээр Event Pass гэснийгаа ерөөхдөө идэвхжүүлжтэй хичээлээр энд гараад ирнэ. За ингээд level 1-тэй явж ин миний хувьд 100 point-оос 90 XP авсан. За Get XP гэсэн дээр дараад үзье. За энэ дээр дарахаар ерөөхдөө энэ харагдахгүй байгаад байл юу яадаг? Нүүр ууснаас энэ shop гэсэн дээр нь дараад за энэ зүүн талд event pass гэж гарч байгаа шүү. За энэ дээр дарангууд ерөөхдөө 57 өдөр өнгөрцөн байна. За ингээд юм. За энэ дээр болохоор ерөөхдөө энэ онцлог minor төхөөрөмжүүд байгаа юм байна. 500 мянган хурд байгаа юм байна. 65 мянган хурд, 50 мянган хурд, 25 мянган хурд ийм дөрвөн minor төхөөрөмж. За мөн бусад 9 төхөөрөмж байгаа юм байна. За энэ дээр юу харъя? Level-ийг нь харъя. За нэг level дээр болохоор энэ locked буюу энийгээ дараа нь event pass unlock гэж гаргаж авдаг. За 50 мянган minor. За ингээд 100. За үнгүүгээр энд нэг юу өгнө? За нэг төхөөрөмж өгнө. За дараа нь үнгүүгээр 100 мянган 3 өдрийн хурд өгөх юм байна 6 level дээр. За дараа нь 8 level дээр болохоор энэ hash common hash board гэдэг энэ төхөөрөмж өгнө. За үнгүү. За 13 level дээр энэ 4 мянган бас жижигхэн minor төхөөрөмж 16 level дээр 200 мянган 7 өдрийн хурд. За үнгүү 600 мянган сэнс өгөх юм байна. За энэ өгөөдөгөө төхөөрөмжүүдийг яад юм бэ гэхээр холбоод одоо minor төхөөрөмж upgrade буюу одоо сайжруулах боломжтой байдаг болсон. Тэнд ашиглах одоо сэнс байна гэсэн үг. За ингээд 23 level дээр үнгүү 4 мянган хурд өгөх юм байна. Нийтдээ 26 level дээр 250 14 үнийн хурд үнгүү за энэ цом өгнө. За ингээд 30 level дээр энэ exclusive одоо онцлог төхөөрөмж өгөх юм байна. 400-ийн ийм одоо холбогч өгөх юм байна. За 400 ширхэг 15 RLT 36 level хүрэх юм бол 15 RLT гэдэг coin-ыг өгөх юм байна. Үнгүү. За 38 level дээр 22 мянган ийм хурд minor төхөөрөмж өгнө. За ингээд явж байна. За нийтдээ 45 level хүрэх ерөөдөө боломжтой гэсэн 500 мянган хурд 45 level хүрэх юм байна. За энэ цооштой байгаа minor төхөөрөмжүүдийг хэрхэн яаж авах вэ гэхээр цооштой авахаар та даалгавраа биелүүлээд өдөр болгон даалгавраа 24 цагт нэг удаа даалгавар биелүүлнэ. За тэгж биелүүлж ажиллаж байхдаа юу ана гэсэн XP зурлуулаад level нэмнэ. За та магадгүй тоглосоор байгаа level жагсаар байгаад 32 level хүрчтэй гэж бодъё. За тэрнээс өмнөх энэ 10 RLT-ийг авъя гэж бодъё тий. Цооштой байгаа юмдыг unlock хийгээд эдрийг unlock хийгээд аммаар байна. Цооштой юмнуудыг аммаар байна. За энэ level хүрсэн. Энэ level-ээс өмнөх юмнууд аав хоош хаа боломжгүй гэдэг юм ойлгож байгаа. За upgrade event pass гэдэг энэ дээр нь даръя. За энэ дээр дарангууд premium upgrade гэсэн хоёр төрөл сонгоод байна. За premium нь бол саяны тоглоомуудыг тоглох шаардлагагүй шууд 569 RLT-гээр ерөөхдөө таны дансанд байгаа бол шууд unlock хийгээ саяны бүх төхөөрөмжүүдийг авчнаа гэсэн. За нөгөө сонголт нь юу юм бэ гэхээр та өөрөө тоглоод level нэмнэ. Тэр level хүрсэн цооштой байгаа юмнуудыг unlock буюу одоо цоожны гаргаад өөрийнхөө level таарах төхөөрөмж билгүүдээ ерөөд аавна гэсэн. За тэгэж авахын тулд 119 RLT-гаар unlock хийнэ гэсэн. За ерөнхийдөө энэ сонголтыг хийгээрэй зүйлмээр байна. За тэгээд season дөнгөж эхэлж байгаа болохоор тоглоомуудын тоглоо даалгавруудаа биелүүлээд level-ээ ахиулаад хэрвээ таны төрөвчөнд RLT байгаа бол RLT-гээ ерөнхийдөө өсгөөд за магадгүй бага хэмжээний байгаа бол deposit хийж RLT худалдаж аваад тэгээд энэ roller coin дээр ер нь event pass-ийн үеэр нь ажиллаж minor төхөөрөмж авах нь илүү ер нь ашигтай байдаг гэж шүү. За тэгэхээр ямар даалгаврууд биелүүлдэг юм бэ гэхээр за event quest гэдэг энэ дээр байна. За энэ болохоор ерөөдөө 24 цагт нэг удаа хуучин бол 7 хоногт нэг удаа байдаг гэсэн чинь шинжлэгдээд 3 дахь season-аас эхлээд 24 цагт нэг удаа байдаг болсон. За тэгэхээр энэ дээр өнөөдрийн 24 цагийн даалгавар нь юу юм бэ гэхээр 80 ширхэг тоглоомд одоо ер нь ялна гэсэн. Ямар ч хамаагүй тийм яна юм толон. За 40 тоглоомонд ялна. За энэ дээр 7 XP авах нь энд 12 XP. За 2048 дэх тоглоомыг 15 удаа ялах ёстойгоос ялна. Тэгээ 3 XP, энд 3 XP, за энд 2 XP, Facebook руу орно. Facebook хуудас руу ороод 2 XP, Discord group руу ороод 2 XP, invite friend. Нэг найзаа өрөх юм бол 11 XP. За тэгээд 10 RLT-г одоо spend буюу зарцуулаад ямар нэг юм minor ч юм худалдаж авах юм бол 13 XP. За loot box байгаа. За онгоолгоод бэлэг үүдэг хайрцаг. За тэрнээс тэрийг онгоолгох юм бол 5 XP. За нэг иймэрхүү юмнууд байгаа гэсэн XP юмнууд байгаа гэсэн. За тэгэхээр
энэ дээрээс бол ер нь доотлын хоёрыг бол RLT-гээ зарцуулж байгаа учраас миний хувьд ихэд биелүүлэхгүй. За эхний invite friend найзаа өрөх. За магадгүй өөрөө өөр Gmail хаяг нэгээд өөрийнхөө доор ч юм уу ороод ерөөдөө invite хийгээд байж болно. За тэгэхээр энд одоо даалгаврууд одоо би жишээ энэ 3-ыг ерөөдөө биелүүлсэн байна. Одоо энэ үлдэгдэх 3 даалгавраа биелүүлээд тэгээд level нэмээд ерөөдөө 60 хоногийн турш ерөөдөө XP-гээ level нэмээд явна гэсэн. За тэгээд season дуусахаас өмнө 60 хоногоос өмнө одоо нэг юугаа unlock хийгээд авах хэрэгтэй гэдгийг маш сайн анхаараарай. За season 4 дээр ер нь ямар өөрчлөлт орж байгаа гэдэг мэдээлэлтэй танилцъя. За нүүр утас руу шилжээд энэ доор blog гэдэг одоо ерөөдөө мэдээллийн хэсэг байгаа. За энэ рүү оронгууд time travel гэдэг одоо энэ дээр ерөөдөө season 4-д маань юу байгаа юм бэ гэдэг байгаа. За удахгүй ер нь бол marketplace дээр ерөөдөө болох гэдэг roller coin маань болохоор хоорондоо coin-уудыг одоо swap-лдаг ч юм уу тийм болох шинжилэл хийх гэдэг ерөөдөө мэдээлэл тавьсан байгаа. За энэ хамгийн сүүлийн season 4-ийн мэдээлэл рүү оръё. За season 4 ингээ time travel гэсэн нэртэйгээр ихэд явж байна. 4 сарын 1-нд зарлагдсан. За ийм юмнууд байна гэж. За тэгээд ийм төхөөрөмжүүдийг ихэд аавна. За эндээс би яг онцлох гол гэсэн юмнуудыг ихэд та бүхэнд хэлээд өгье. За new miners гэх шинэ төхөөрөмж ихэд ингээд аваарай гэж тийм season 4-т болохоор. За тэгээд event pass дээр ажиллаарай. Шинэ төрлийн шагналууд байгаа шүү. Тэгээ үнгүй шагналууд ихэд байна гэж тийм. Үнгүй шагнал дээр янз бүрийн miner төхөөрөмж сайжруулдаг parts хэсгүүд байгаа юм байна. За нэг иймэрхүү юмнуудтай байна гэж байна. За тэгээд энд ингэсэн байна. За тэгээд доошлуулаад болохоор энд шинээр 52-ийн төхөөрөмж. За энэ болохоор miner hours гэхээр нэг юуны хурдтай юм төхөөрөмж юм байна л да. Эдгээр нь 1 Гц. За энэ дээр нь 25,000 хурдтай энэ төхөөрөмж юм байна. Шинэ төрлийн харагдах байдалд miner төхөөрөмж юм байна. За тэгээд энэ дээр ингээд miner байгаад ийм ерөөдөө доороос ерөөдөө сайжрал явж байгаа майнерууд юм байна. Тэгээд хамгийн сүүлд нь 500,000 ийм хурдтай майнер төхөөрөмж авах боломжтой гэсэн. За 650 нийтдээ ингээд 650 за юу яасан юм шиг. Тэгээд season 3 маань болохоор 650 хурдтай байсан бол энэ season маань болохоор сая 700 юу юм бэ? Сая 735 гэдэг хурдыг нийт total power буюу нийт team хурдыг ирээд авах. Эднийг бүгдийг цуглуулж чадвал ийм хурд байгаа юм байна. За season 3 болохоор 650 байсан юм. Тэгэхээр season 3-аас бол хамаагүй илүү их одоо хурдыг ирээд хожих боломжтой байна шүү гэж одоо ихэд санал болгож байгаа юм байна. За тэгэхээр season 3 маань 45 level хүрнэ. За тэгээд өдөр болгон ирэхэд бонус ирэхэд он авах хэвээр daily бонусос. За энэ дээр ингээ харахаар өдөрт оронгууд ингээд 1 XP 2 XP ингээд өдөр болгон ороод авах юм бол 7 дахь өдөр 45 XP авна гэсэн. Тэгэхээр үнгүүгээр өгч байгаа энэ XP-г бол өдөрт нэг удаа ороод энэ XP-г ер нь авчих хэрэгтэй гэж зөвлөмөр байна. За дараа за ингээд ерөөхдөө level юм шагналууд ингээд доош ерөөхдөө явж байна. Ингээд үнгүүр энэ хөрөмжүүд байна. 45 level хүрнэ. За энэ дээр ерөөхдөө за юу яасан гэсэн койнуудын маань ерөөхдөө хэрхэн яаж тоглоомнууд маань ерөөхдөө хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ гэсэн юмнууд байна энэ доор. За 2048 гэсэн тоглоом нь болохоор 50% одоо power reward өгдөг шагнал нь 50% багассан. За coin click 50%-аар, coin flipping 50%-аар, за floppy rocket за энэ дөр бол ерөөдөө багасжээ. За юу нэмэгдсэн мэгээр token cluster 40%-аар нэмэгдээд Lumber Rider гэдэг нь 60%-аар нэмэгдсэн. Энэ хоёрыг тоглоход илүү их одоо miner одоо хурд илүү өгнө гэсэн үг тийм. За 2045-ийн одоо юунууд нь те difficulty 5 level хөрөнгүүд ерөнхийдөө юу яасан юм бэ? 15 секундын limit одоо цаг авах цаг нь одоо нэмэгдэхийн тоглоомд байна. Тоглоомд болохоор level маань актив байгаа. Тэгээ ахаад явж байхад 5 level дээр бол 15 секундын одоо нэмэлт одоо additional нэмэлт цаг ерөөдөө орж ирэх юм байна. За 2048 дээр болохоор 60-аас 5 level дээр 60 секундээс 75 секундаар өөрчлөгдөх юм байна. За level ахингууд бас хугацаа нь ерөөдөө уртсаж байна гэсэн. За доошлуулаад энэ дээр за crafting буюу одоо ерөөдөө miner төхөөрөмжүүдийг upgrade хийж болдог байгаа. Ер нь бол за энийг бол дараа нь тусад нь тайлбарлаж өгье. За ингээ бонус аваад за ийм за энэ dinosaur за нэг ийм хурд байгаа юм байна. Upgrade your event pass. За event pass-аа ерөөдөө ингээ шууд худалдаж авч болно. Өөрийнх нь таарсан level дээр ирээд худалдаж авч болно гэж. За нэг иймэрхүү мэдээлэлтэй байна. Тэгэхээр season дөнгөж эхэлж байгаа болохоор юугаараа өдөр болгоны даалгавраа биелүүлээд roller coin дээр тэгээд
майнер өөрийнхөө майнер өрөөг ерөөхдөө сайжруулад үнгүүгээр ерөөхдөө майнер coin олоорой, майндж coin олоорой гэж зөвлөмөр байна. За season 4 ихэд дөнгөж ихсэн байгаа учраас магадгүй үнгүү хурд төхөөрөмжүүдийг авахын төлөө ч юм уу тоглоорой гэж зөвлөмөр байна. За тэгээ бүгдээрээ амжилт хүсье.